Эрхэм хүндэт та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдлээ. Зүрхэн мөнхөрсөн аялгын нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарт орчин цагийн зэвсэгтүүчин үүсч хөгжсөний түүхт аваа Монгол цэргийн өдөрт зориулж энэ удаагийнхаа дугаарыг бэлтгэн хүргэж байна. Эх орноо хайрлах цэргийн хүүгийн бодол сэтгэл ямар байдаг, цэргийн хүү төрүүлсэн ээж аавууд хэн байдаг, цэргийн хүү хүлээж суугаа амд нөхөд амраг садан эх орн нь ямар туу дуулдгийг л үзүүлэхийг зорьсон юм а гэж ингэж бодцоонаа. Эхний дуу маань бол цэргийн урлагийн байгууллагын нэртэй зүтгэлтэн Монгол улсын урлагийн авиац зүтгэлтэн Дугур сүрэн хөгжмийн зохиолчийн бүтээл Лувсангийн шүлэг цэргийн хүлээ гэдэг бүтээл бол Дугур сүрэнгөө бол 1959-с 1968 онд Ардын дуу үжгийн ансамблд уран сайхны удирдагчаар томилогдож ажиллаж байсан. Үжгийн хөгжим, дан хөгжмийн бүтээлүүд, найрал дуу, дууны олон бүтээлүүд байдаг ч гэсэн энэ дотроос бол энэ цэргийн сэдвтэй, цэргийн хорны сэдвтэй юм бүтээлүүд бол Дугур сүрэнгөө уран бүтээлийн замнал, уран бүтээлийн урын сан дотор бол тодорхой одоо маш том байрыг эзэлж ирсэн. Түүний Монголын хөгжмийн урлагт оруулсан том хувь нэмэр бол 1921 он гэдэг нь алдартай симфони бүтээл бол энэ бол Монголын симфони хөгжмийн одоо эхлэлийг тавилтсан юм бүтээлээ гэж ингэж дурддагддаг. За энэ дууг бол 1969 онд Ардын армийн дуу үжгийн чуулгын дуучин Чунаг сүрэн найрал дуучдынхаа хамт анхлан дуулсан юм байлээ. За энэ удаа бол цэргийн дуу үжгийн эрдмийн чуулгын уцал дуучин, соёлын тэргүүний ажилтан Амар төр цэргийн дуу үжгийн эрдмийн чуулгын эрэгтэй найрал дуучдтай дуулснаар бид хэцүү сонсох юм байна. Ингээд хэлээд дуугаа сонсгоо. За тий. Алламд түгмэн сайн байна уу хатгүр химнэ үүтэй уйнусан хайрт чимэний хүнтэй байна уу хүнтэй итгэмэн тэрги уянгат бүрэний тодхон ихшэр урагша зориг төсвөртэй давшиж уусан аммаг халуун хүлтэндэж оохот шантралгүй яваа би хүлээ цэргийн хүлээ. Чунаг сүрэнгөө бол Булган аймгийн сайхан сум юм. 67 оноос Ардын армийн дуу үжгийн ансамблд дуучнаар орж ажилласан. Тухайн үед түүний одоо бүтээсэн дуулсан дуунуудаас 69 онд Монголын радиод бичүүлсэн энэ цэргийн хүлээ гэдэг энэ бүтээл бол Ардын армийн дуу үжгийн чуулгын найрал дуучдтайгаа хамт болсон. Тэгээ бол энэ бол холимог найрал дуучид сонсгож байна. За Амар төр сайн дуулж байна. Энэ бүтээлийг яг тэр тухайн үед Монголын радиод бичүүлсэн тэр хэв загвар уламжлалыг яг барьж өнөөдөр цэргийн дуу үжгийн эрдмийн чуулгын уран бүтээлч хамт олон бол ингэж үүлж яваа юм байна. Энэ бол маш бахархууштай, маш сайн хэрэг. Хурдын ховдч тэр донж илэрхийллийн ховдч тэр үндсэн их зохиогчийнхоо санааг алдаагүй шүү дээ. Дууны шүлгийн хувьд бол хөгжимчин хүн зохиосон. За 42-оос 46 онд яг энэ Ардын армийн дуу үжгийн цуулга цэргийн чуулгад ажиллаж исэн юм хөгжимчин хүн байлээ. Өөрөө сүүлд нь уран бүтээлийнхээ замыг эхлээд олон сайхан дууны шүлэг бичсэн. Эх орны төлөө сонины эрхлэгчээр ажиллаж байсан гэд бодохоор бол тухайн үеийн одоо утга уянгад боловсрсан сэхэтнүүдийн хийдэг сонин сэтгүүлийн ажилд хүртэл өөрийгөө сорж авсан ийм эрхэм уран бүтээлч байна. Хилээс сайн байна уу ээжээ хэрлэн нутах сайхан гэх мэтлэн ийм одоо бүтээлүүдээр бол сонсогч ард олондоо танил болсон ийм уран бүтээлч. Мөн зарим нэг шүлгэнд өөрөө хүртэл одоо ингэж аялгаугаа хийгээд дуулж гэж явжсэн тийм уран бүтээлч. Хэлээс нэг онгон хэллийн харуулын онцчуудын салааны хүү бий гэдэг юм тийм ээ. Халуухан хайрыг миний булаасан халамжт бүсгүй миний
сайн байна уу хатан зүрхийг минь үргэлж уйруулсан хайртай чи минь хүлээж байна уу хүлээх итгэл цэргийг хүлээгээрэй урагша зориг тэсвэртэй давшиж уусан намайг халуун хүйтэн бич уухч шантралгүй явна би хүлээх цэргийг хүлээгээрэй цэргийг хүлээгээрэй За бидний дараагийн дуу юу вэ? За дайчдын аяны дуу Дорны тэнгэр дутаа манраад гээд эхлэхэд л нэг их тийм хөглөрсөн их утаатай тэнгэрийн доогуур дайчд нүсрэх нүүдэл аян хийж аваа. Тэднэрийн хаалширсан, хулгасан, эсвэл их орноо гэсэн их бодлогоширсан харц яг л Дорны тэнгэрийн үйл нүүсэн их тэнгэр мэт ард нь байгаа бадрангуй сүрлэг хөгжмийн аялгау их орноо гэсэн эр цэргийн харишгүй хүч жавхаа бүгд цогцолсон ийм гайхалтай дүр зураг нүдэнд тодордог. Зохиолч нь яруу найрагч орчуулагч төрийн шагналт би Монгол хүний бичсэн чойжлын чимэд хөгжмийн зохиолч нь гайхамшигт чойдог. Эрэгзэнгийн чойдог. Энэ дайчдын аяны дуу гэдэг энэ бүтээл бол алдартай бүтээл. Киноны дуу шүү дээ. Дайсны цэргүүдээ сонсцгоо гэж. Ерөнхийдөө бол зохиолчт нь ч тэр найруулагчт нь ч тэр хоёр орны хүмүүс байдаг тий хамтарсан бүтээл гэж ингэж явдаг санагдаж байна. Жишээлбэл Монголоос бол Бадрахын сүмхүү найруулагч, Оросын талаас болохоор Борис Ермолаев гэж найруулсан байдаг. Хөгжмийн зохиолч гэхэд бас хоёр шүү дээ. Вячеслав Овчинников гэдэг ийм Оросын ардын жүжигч. Оросын талаас бол орж ажиллаж ирсэн бол Монголоос манай төрийн шагналт урлагийн юм зүтгэлтэн Эрэгзэнгийн чойд хөгжмийн зохиолч ажилласан. Чойдгуан хувьд бол бид нар сайн мэднэ. Мөнгөн залаа гэдэг бүжгэн жүжиг. За мөн одоо найрамдал симфониуд давтгал Монголын сайхан уран баримтат киноны хөгжмөөрөө төрийн шагналыг хүртэж ирсэн. За дууны хувьд сайлчин бүсгүйгээс ахуулаад бидний сайн мэддэг тийм миний ээж хүртэл. Тэгээд олон сайхан бүтээлүүдийг бол бидэнд хийж үлдээсэн. За энэ бүтээл дээр бол илэрхийлэмж, зохиолын утга агуулга, тэгээд хөгжмийн зохиолчийн өөрийнх нь зөвхөн санаа төдийгүй хөгжмийн зохиомжийн ажлын гүйцэтгэлийн хувьд хүртэл бол эсрэг явхуур ингэж бодож төлөвлөж хийсэн бүтээл гэж ухаардаг. Тухайн кинон дээр ч гэсэн манай ардын жүжигчин Дамчаагаа өөрөө гол дүрдэн тоглоод өөрөө энэ дууг бол дуулсан байдаг. Дайн эхэллээ гэдэг бол хэцүү мэдэн шүү дээ. Тэр илэрхийлэмжийг бол хамгийн айхтар тийм сэтгэлийн гүнээс интонац аялгын хүртэл тийм цөхрөнгүй. Яг л үнэн. Ядрангүй, халуун, нар, салхи, шороо, хөйтөн бороо юу асгарч байсан ч яач одоо хэцүү байсан ч гэсэн хүлээсэн үүргээ
биелүүлж эх орноо хамгаалах тангараг өргөсөн цэрэг ирсэн тэр аяны тэр зам мөрийг илэрхийлсэн ийм бүтээл. Чимэдгөө хүртэл шүлгийг бол айхтар бичсэн байгаа шүү дээ. Юу лээ? Энэ бичсэн үгэн дээр чойдгойн зохиосон аялгау хамгийн гол нь дуулсан дамчаагүй биднийг ямар ертөнцид авааччих вэ? Бид үнэхээр дайны галын утаа дарийн үнэрийг үнэрлэж үзээгүй боловч тэр цэргүүдтэй хамт чихтэй нойтон оролттой хүнд гутлаар элсэн манхныг туулан алхаж байна. Тэнд одоо өөрийн амь хаа төгсхийг мэдэхгүйгээр яг л нэгэн тушаалаар нэгэн чихт нэгэн жигдээр алхаж яваа. Тэр агаарт бид нарыг шууд л аваачдаг. Дуугаа сонсон да. Дуугаа сонсохдоо бид нар ардын жүжигчин Дамчаагаан дуулснаар нэг одоо сэргээж дуулж байгаа нь соёлын тэргүүний ажилтан Баяр Магна нарын сэргээн дуулснаар ингээд сонсцгоё. Норнын тэнгэр тутаманараа Товтолох сая хуллам ширүүснэ Эриасар тангаргадавтад Эрэлхэгэдэж тинцуа хөрнө Бидний саннанэгэн чигтэ Бидний алханэгэн чигтэ Зүрхнэ оршно Алтын үсэгтэ цахабухэн Анхны учрыг тодхон сануудана Мэдээж одоо Дамчаагааг бол бид хоёроор яриулдаг бүгд мэдэн шээ. Тий. За Баяр Магнагийн хувьд бол их сайн гүйцэтгэлтэй. Магадгүй зүгээр илэрхийлэмжийн хувьд бол тэр бидний саяын ярьсан тэр киноны утга агуулгаас өөрөөр харах гэж оролцсон байж болох юм. Зүгээр энэ нь бол концертны хэлбэрээр дуулсан байна шүү дээ. Гүйцэтгэлийг илүү сайн хийн гэдэг нь бас нэг талдаа сайн боловч нөгөө талдаа дууны тэр агуулгыг хитрхи битгий хитрүүлчихэд байгаасаа л гэж одоо гэдэг байна л да. Жишээ нь Дамчаагаан тэр нэг дутуу ч юм уу гэмээр хайсан тэр хэсгүүд бол өөрөө бүлэмж байгаа байхгүй. Илэрхийлэмжийг яаж гаргах вэ гэдэг бол хувь уран бүтээлчийн өөрийн гүйцэтгэлээс харагдах тийм тод үнцэг юм байна гэдгийг бол таны ярианаас би ойлголоо. Уран бүтээлчд маань ер нь их зохиогчийнхоо хөгжмийн бичгийн хэлийг их сайн судлах хэрэгтэй. Яруу найрагчийнхаа их бүтээлийг сайн харах хэрэгтэй. Нэг үг л зөрүүлж дуулах юм бол тэгээд утга санаа бол их өөр болдог. Үг буруу дуулагдчих шиг тийм. Аранзал тугийн намиранд ороход гэж би сонссон. Тий. Би бас одоо тэгээд сонсчлоо. Ер нь бол Аранзал тугийн намиранд ор хамрагч юм нь зүрхнээ тодорно. Торны тэнгэр тутаманараад Товтолох салих улам ширүүснэ Эрийн ёсоор тангарган давтаад Эрэлхэгэдэж тинцуа хөрнө Бидний санаанэгэн чихтэ Бидний алханэгэн чигтэ Аранзал тугийн намиранд орхоо
зүрхнэ оршмоо алтан үсэгтэй цахабухэн анхны учрыг тодхон сануулнаа миний тушаад чирийн цэрэг миний хаяг халахын Сон нутгийн алхамчгаазрыг Остон тасан далдах ёсви ихийн хар ялгийн харцыг инхийн арнаас садах ёсви Ёсви Данилгадыг дарн унтраа Тархан ядалтар тугаан меданаа Монгол улсын төлөө зүтгэе. Тэгээ өнөөдөр бол та яг нөгөө цэргийн чуулгын удирдлага байсан, цэргийн хөгжмийг ойлгодог, цэргийн чуулгын уран бүтээлчдийн зан араншин бүх юм дотор хамт байсан хүн учраас таныг энэ хувцас өмсөд суусан чинь би одоо бүр сүрэндэн дарагдаад цэргийн сүр гэдэг бол ер нь их орны сүр жавхаа шүү. Яг л ийм гоё сүр, ийм гоё сүлдэр биднийг энэ хүртэл өргөж авч явдаг. Тэгэхээр энэ их оронч үзэл, эр цэргийн тухай дуу гэдэг бол энэ уран бүтээлчдийг өөрсдийн ч гэсэн эр цэргийн дуу дуулж байгаа уран бүтээлчийг өөрийг нь ийм баатарлаг, хүчрэхийг харагдуулахад одоо бүр ингээд хувцаараа хүртэл одоо ингээд тайзаараа хүртэл чиглүүлчихдэг юм шиг байна. А тухайн үед бид нар одоо хуучин дуулж ирсэн дуучдыг ингээд сонсохоор зэрэг тэндээс иргэний уян мэдрэгдээд тэнд нэг хайр, тэнд нэг гуйныг, тэнд нэг хүлээлт ингээд тэмдрэгдэж байгаа бол орчин үед цэргийн дуу дуулж байгаа дуучдаас бид нар сүрлэгж авахаа, ихтгэл найдварыг олж харахыг л одоо үргэлжил олж хардаг болсон байна. Дараагийн дуу маань Алдарт амрагийн дуу. Цэнхэр дурдан алчууран цэцэг навчаар гоёод гэд эхлэхэд л эмэгтэй хүн хань ижлийн цэрэгт явуулаад хүлээж байгаа юм шиг. Тийм л дөө. Өнөөдөр би ч гэсэн яг тэр цэнхэр дурдан алчуур цагаан малгай тавиад энд орж ирж суухтаа юу гэж бодсон бэ гэвэл тэр мөрөөдлөөр, тэр хүслээр, тэр сайхан хайраар бичсэн дуунд Монголын эмэгтэйчүүд, цэргийн гэргийнар, цэргийн ээжүүд ямар их халуун сэтгэл үүрлэж, ямар их хайр үерлүүлж тэр хүмүүсийг хүлээдэг байсан юм бол гэдэг тэр сайхан бодлыг төрүүлэхийг ер нь хичээж ингэж сууж байна. Хөдөөгийн пирлэг ба дамны пирлэг гэдэг тийм ээ, түүхч, археологч, Монголд анх удаа эрдмийн зэрэг цолыг хамгаалсан бурят хүн. Тийм. Тэгээд тэр хүний дотор сэтгэлд бол үргэлжийн гайхалтай аялгүй их шиг цалгиж байдгийн нэг нь энэ Алдарт амрагийн дууг бичсэн өөрийнх нь онготолтой. Алдарт хөдөөгийн пирлэг ба 1911 онд төрсөн. За лаад орж байгаа бол 21 онд төрсөн. 1943 онд Алдарт амрагийн дууг ард түмэн дуулж эхэлсэн гэд ингээ бодглохлоор зэрэг дөнгөж одоо 23 та хөгжмийн зохиолч 33 та яруу найрагч хоёрын бүтээл төмөнд төгж одоо хүртэл зүрхэнд мөнхөрсөн аялгаа болж энэ цэргийн дуу эх орны сэдвтэ цэрэг эх орны сэдвтэ дуу бүтээлийн хамгийн том дуучдыг үе дамжуулж төрүүлж гаргадаг ийм сайхан бүтээл болж ихшгэлсэн байна. Хязгааргийн цэргийн ансамблийн хөгжимчин тэр биш гэдэг хүн анх удаа одоо тий дуулж исэн байна. Тэгээд Гомбын лам гэдэг үтсгэлэнтэй сайхан дуучин дуулж олонний өмнө анхлан дуулж за энэ Гомбын ламгаа бол шав
төмөртөө энэ дууг дуулж аваарэ гэж шилжүүлэн өгч. За төмөр бол цэрэмпэл гавьяат бол одоо Баярмаа туул гэд дуучидтаа ингэж өвлүүлсэн ийм сайхан өвөөс өв бүтээдэг ийм дуу л да. Амрагын дуу бол саад орж хөгжмийн зохиолчийн алдартай бүтээлүүдийн нэг. Саад орж бол олон сайхан уран бүтээлтэй дуунаас дан хөгжмийн бүтээл хүртэл олон төрлөөр уран бүтээлүүд хувирж ирсэн. Тэн дундаас бүжгийн хөгжмөр бол манай хөгжмийн зохиолчдын дунд бас толгой цохих хэмжээнд яригддаг ийм уран бүтээлч. Саад орж бол Хөлийн цэргийн буюу хуучнаар бол Хязгаарын цэргийн дуу бүжгийн чуулгын одоо анхдагч уран бүтээлчдийн нэг. Баруун Хөлийн тулгуурлалтын дунд саад орж байгаа уран сайхны удирдагч болоод тухайн үеийн бригадыг ахалж явж байсан байдаг. Өөрөө тулгуурлалтанд орж исэн. Орж иж. Чуулгаа удирдах. Сонин түүх байхаз. Тэгэхээр тийм айхтар цаг үеүүдийг өөрөө мэдэрсэн хүнээс бол Амрагын дуу төрөө шүү дээ. 60-аад оны үед саад орж байгаа манай бас төмрийн чимэд орж байгаа хоёр дорж гэж нэрлэгддэг. Энэ хоёр хөгжмийн зохиолч бол Хятадын Шанхай хөгжмийн их сургуульд очиж суралцсан байд. 90-ад оны сүүлээр яг араар нь очиж бас. Яг тэр гიშгсэн мөрөөр нь яваад байсан байдаг л да. Тийм учраас саад орж байгаа тухай олон сайхан дурсамжууд, олон сайхан түүхүүдтэй танилцахын хувь тохиолдсон юм. Дуугаа сонсох уу? За тийм. Энэ бүтээл бол ялчгүй форум бүтцийн хувьд бол дуу юм. Гэхдээ агуулгын хувьд бол дуунаас халсан бүтээл байхгүй. Энэ үеэс хуулаад энэ дууны бүтээлд хандах хандлага бол хөөр болсон. Илүү мэрэгж илүү хүчрэхэг маш том үзэл санаа хүртэл илэрхийлж болох юм а гэдэг. Агуулгын төвшөнд бол ийм өндөр төвшөнд лөө явуулж өгсөн ийм бүтээл бол Амрагын дуу гэж. Сая хоёр дуучин маань ингээд харьцуулсан сонслоо. За төмөр хүн хувьд бол яалтчгүй энэ Амрагын дууны төмөр гэж нэрлэгдэхээс өөр аргагүй болтол дуулсан юм байна л да. Мөнх эрдний хувьд бас их хичээж бүтээлийг өвлөж дуулах гэж байгаа хүн бол том хариуцлага л да. Тий. Ингэж энэ бүтээлүүдийг үеийн үед ингэж одоо өвлүүлж ингэж залгаж авч явна гэдэг бол бас ганцрын дуужгийн эрдмийн чуулга уран бүтээлч хамт олонны хувьд бас алдар гавья. Монгол цэргийн бахархлын өдрөөр бид алдарт Амрагын дууг сонсоод сууж байхдаа энэ дуу хичнээн 100-ыг давн монголчуудын зүрх сэтгэлд мөнхөрч яг энэ дуугаар уламжилсан эх орны төлөө гэдэг монгол хүний тэр зүрх сэтгэлийн уухтанд байдаг нандин чанар өртөөлөн холыг тоолох болдоо гэсэн бодол тээдсэн унаа.
дуртай, зэнхэр дуртай алчуураа сонсоход сэтгэл зүрхэнд ч гэсэн яг л тийм эх оронч үзэл, дээрэс нь Монгол эмэгтэй хүний эх орноо гэсэн халуун сэтгэл цалигаад ирэх юм аа. Энэ бол бидний зүрхэнд мөнхөрсөн бас нэг цэргийн дуу. Үнэхээр зүрхэнд мөнхөрсөн айлгуун юм аа гэж бодож сүслэж суунаа. За дараагийнхаа дуунд хоёлаа анхаарлаа хандуулъя. Их олон сайхан дуунууд сонсогдох учраас их олныг ярмаар байвч одоо дараагийнхаа нэвтрүүлгийнхээ цагт чахагдаа дараагийнхаа дууг зарлахаас өөр аргагүй боллоо. Монголчуудын туулж ирсэн түүхэн замнал, амьдралын хаанч явсан салшгүй нөхөрлөж хаяа залган буусан мөнхийн хөрш, хоёр орон, за түүнд зориулж бүтээсэн олон сайхан бүтээлүүд энэ хоёр ард түмэнтэй хамт зовлон жаргалыг сөрж туулж явсан түүхээс маань энэ дуу бүтсэн. Энэ бол зөвлөлтийн дайчдын хөшөө гэдэг дуу. Алдарт Чойжлын чимдийн шүлгийг нь бичсэн энэ дуу нэгэн цаг үеийнхний сүлд дуу төдийгүй цэргийн уран бүтээлд голлох байр сууриан эзэлсэн. За мөн найрамдалт хөрш зөвлөлтийн ард түмэнд монголчуудаас барьсан хамгийн том сэтгэлийн бэлэг ая дууны нэгэн сайхан дуурай байж чадсан юм аа. Чимэдгүй бол Монголдо энэ орчин цагийн монгол хэл дээрх орчуулгыг анх одоо хийж эхэлсэн бас. Эрдэнэ номын хүн шүү дээ. Тийм, орчуулгын хувьд бол одоо анхны шанг татаа зогсохгүй гадаад хэлийг яг их хэл шигээ эзэмшээд тэгээд тэнд хүн орсоор ярьж байхад энд ерөөсөө яг л монгол үгээр хөрсөн дээр нь буулгадаг тийм онцгой увдист чанарыг эзэмшсэн ном бэлгүүн ийм гайхалтай хүн, хэлний талын асар том мэдлэгтэй ийм сэтгэгч, туйрын бүтээгч хүн байсан л да. Чимэдугаан бүтээлүүд дотроос харагддаг нэг гайхамшигтай үзэл бол ерөөсөө эх оронч үзэл. Ер нь л аргалын утаа боргилсан малчны гэрт төрж, Агуу Азийн цээжинд байгаа Монголыг тунхаглан оршиж, тэгээд өөрийн эзэмшсэн чадвараараа Монгол гэдэг нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах ийм их авьяас бэлэг нэгэн биед цогцлоод мөнхийн хөршийн агуу ард түмний найрамдлыг дархлахад өөрийнхөө тэр хэлний боловсролыг зориулна гэдэг бол тухайн үед нэг хүнээс гарамгүй одоо хүч чадал байсан. За яг энэ бүхнийг бол тэгш дүүрэн хийж бүтээж цог жавхлантайгаар бүтээн туйрвж авсан гайхалтай хүн бол манай Чойжлын чимэдгүй л да. Зөвлөлтийн дайчдын хөшөө гэдэг энэ бүтээлийг хийх болсон шалтгаан бол их сонирхолтой. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор яг энэ сайхан бүтээлийг хийгээд Монгол зөвлөлтийн найрамдалд зориулсан бүтээл хийгээд монтажлаад бараг дуусчих үед нь мөрд орж байгаа чимэдгүй хоёр хамт байсан юм бэл. Тэгээд баримтат киноны ерөнхий найруулагч Даниэл Уга монтажн дээр нь зөвлөлтийн дайчдын хөшөө ингээ харагддаг хэсэг дээр нь за энэ бол нэг дуу хэрэгтэй юм байна. Журавлиг яг энд оруулж монтажлыгээд гэсэн мөрд орж байгаа. Гэхдээ Монголын ард түмний энэ зөвлөлтийн ахан дүүсийн цэргүүдэд зориулсан сэтгэл болвол энэ кинон дээр бүрэн гарч байхад би тэр дууг нь хий гэсэн чи Даниэл Уга журавлыг гүйцэх юм болов гэж бас хэлсэн баг. Чимэдгүй 20 хүрлгүй зарим нь үрэгдсэн ч хотол олон ах нар минь гэдэг юм гэдэг алдарт үгэн бичиж мөрд орж байгаад өгөөл одоо яг энэ хоёр мөрөөс эхэлж уран бүтээлийнх нь суур тавигдсан ийм бүтээлийг та бүхэн сонсоо сууж шин. Зүгээр л төрхөөсөө ахуулаад энэ дуу бүтгэээс ахуулаад домог зөвлөлтийн дайчдын хөшөө гэдэг энэ алдартай дууг 1975 онд дуучин хөгжмийн зохиолч Довёо жүжигчин Дашням бан дуулж бичүүлсэн бичлэгийг бид өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын соён бичүүлгийн гоцол дуучин соёлын тэргүүний ажилтан инх чаргалын дууцантай харьцуулсах юм байна. Алдарт дуучин Довёо жүжигчин Дашням дуучны бичлэг гайхалтай.
За мөн манай Адар Сүрэнгой бас дуулсан байдаг. Дашнямгоо бол ерөөсөө тэгж дуулсан дуу бүхнээ ингэж өөрөө хүргэж өгдөг хүн. Мичид шүрэг халтаа нисгчдийн дуунаас хуулаад тоочод барахгүй штэ. Дуулж амьдруулсан бүтээлүүдийг тэр торгон уяас Дуучин гэж одоо энэ Дашнямгаа гэж хэлдэг байх гэж одоо боддог штэ. Өөрөө хөгжим бичнэ. Гайхалтай бичнэ. Инх жаргал бол сайн дуучин л доо. Ер нь бол бидний бас дотроо бодож явдаг тийм одоо дуучдын нэг төгс гүйцэтгэлтэй сайхан. Цэргийн дууж эрдмийн чуулгаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж ирсэн. Гүйцэтгэл сайн байх бид нэг зүйлээ хайдаг. Аль алийг авч явах хэвээр зүйл гэж байдаг л да. Агуулгыг хайчих юм бол маш сайн гүйцэтгэлч үнэтэй болж чадахгүй байж мэдхий. Эсвэл агуулгаа зөвхөн бодоод гүйцэтгэлээ бас хайж болохгүй. Тэгэд энийг одоо тэнцвэртэй авч явах нь бол уран бүтээлчийн мэдлэг, чадвар, сэтгэл зүрх хамгийн айхтар юм бол уран бүтээлчний туршлага. Энэ зөвлөлтийн дайчдын яруу алдрыг тэнгэрт нартай газарт галтай хамт дархлуу гэж энэ зөвлөлтийн дайчдын хөшөөнд дээрх бичээсийг агуу их дэндвийн пүрэвд орж бичиж үлдээлээ шүү. Тэгэхээр энэ бүх зүйл бол эх оронч үзэл миний одоо дахин давтан хэлээд байгаа Монгол хүн бүхний ард байдаг эх орон гэдэг хүн бүхний зүрхэн дотор байдаг хэл эх орон гэдэг хүн бүхний сэтгэл дотор байдаг хэлийн хязгаар энэ ариун дагшин орны хэл хязгаарыг хамгаалахын тулд Монгол эмэгтэйч тэр Монгол эрг цэргэнч тэр яаж тэмцэж явсан хинтээ хамт байсныг харуулах хамгийн том түүх дурсгал юм байна. Тийм учраас энэ дурсгалыг үеэс үед газарт галтай, тэнгэрт нартай дархлахын тулд энэ зөвлөлтийн дайчдын хөшөөг бүтээж түүний тулд дуу зохиож энэ дууг өртөөлөн уламжлан цэргийн уран бүтээлчид авьяаслах сайхан дуучид маань дуулж байна. Энэ том дууг өнөө хүртэл уламжлан авчирч дуулсан соёмс чуулгын гоцлооч соёлын тэргүүний ажилтан инх жаргалдаан уран бүтээлийн өндөр сайхан амжилтыг хүсэн өрөөё. Монголын зүр
같은 조로 옛날은 올레마들이 (1980 оны ихээр дуулагдаж эхэлсэн манай цэргийн жавхаа гэж нэг жавхаатай сайхан дуу байна. Эх орны сүр жавхаа цэрэгтэй байдаг, цэргийн сүр жагсаалдаан байдаг гэж хэлдэг. Тэр үнэн үгийг бодруулж яадаг. Тэр манай цэргийн жавхаа гэдэг дуу. Энэ дууны хөгжмийн зохиолч нь бол удирдаач урлагийн гавь цэцгэлтэн Шагжин Гунаажав. За шүлгийг нь бол Дундгов аймгийн Нягтлан Бодгч Жалбуу гэдэг хүн бичсэн байгаа. Тэгээ энэ хоёр уран бүтээлчийн зүрхэнд мөнхөрсөн аялал болгож өнөөдөр заавал та бидний энэ баярт өдрөөрөө сонсох ёстой дуу болгосон энэ бүтээлийн тухай одоо хоёулаа ярилцах нэ. Гунаа багшийн энэ манай цэргийн жавхаа гэдэг энэ бүтээл бол энэ орчин цагийн зэвсэгтгчний бол үндсэндээ сүлд дуу юм аа. Манай цэргийн жавхаа гэдэг энэ дууг сонсоход л цэрэг бол цэгцэрдэг. Цэргийн жагсаалч бас хамт цэгцэрдэг. Тэгээ би хэн бэ гэдгийг л бодож эхэллээ. Тэгэхээр энэ илэрхий хэмжээг хийнэ гэдэг бол гаргаж ирнэ гэдэг бол Гунаажав хөгжмийн зохиолчийн хувьд маш олон жил цэргийн урлагийн байгууллагаар ингээд ажиллаж явж ирсэн, бүтээж тойрвж ирсэн ариу их туршлага. Нөгөө талаас цэргийн хүний дээр өөрийнх нь цэгц тууштай авч хэрэгжүүлдэг арга зам шийдвэрүүд бүх зүйлс бол энэ дунд бол нэвтшин гэж орсон. Ерөөсөө энэ маршаас чинь өөрөө хөгжим үүссэн гэж үздэгч бас үзэл баримтлал байж. Гэтэл тэр маршийг бүтээн гэдэг нь цэрэн пилгуан 100 гаруй марш хийдгүү маа гэхэд Гунаажавгаа шиг манай цэргийн жавхаа шиг ийм марштай баймаар шүү дээ. Тийм. Ийм л бүтээл хоёулаа бүтээлээ сонсгоо. Тэгээ. За ямар шиг санагдаж байна? Тэгээ ч одоо ер нь бол цэргийн дууг шүтгч гэдгээ таны өмнө ерөөсөө шууд хэлье. Баярлалаа. Цэргийн дууг шүтэн биширдэг, цэргийн дууг сонсоод үнэхээр жавхаачдаг тийм сэтгэл бодолтой олон сонсогчдын нэг нь би байна. Тэгэхээр манай цэргийн жавхаа гэдэг дууг энэ ардын армийн дуу бүжгийн чуулгынхан тухайн үед бараг 60 харна л дуулсан байлгүй дээ. Нөгөө алдарт 60 харын дуулсан нүргэлсэн энэ дуунаас орж ирээд л одоо бол энэ найрал дуучдын бүрэлдэхүүнд нэмэгтэйчүүдийн хоолой энэ сонсогдоод улам өргөжөөд ингээд дуулж байгаа хоёрыг алийг нь сонссон надад цог жавхлан. Үнэхээр л одоо цог жавхлан мэдрэгдэж байна. Тэгээ одоо би бол яг энэ дууны шүлгийнхэн зохиогчийн тухай бодоод сунж байна л да. Дундгов аймгийн жирийн нэг Нягтлан Бодгч ажилтай хүн бол өөрийнхөө чөлөөт цагаар урлаг утга зохиолд сэтгэл зүрхээ өгч тухайн үеийн цэргийн гол хэвлэл Улаан од сонинд шүлгүүдээ явуулдаг. За утга зохиол сонин шүлгүүдээ нийтлүүлдэг ийм Жалбуу гэж хүн энэ дууны шүлгийг бичсэн байгаа юм. Тэгээд тэр хүний бичсэн сайхан үг байна шүү дээ. Манай цэргийн жавхаа сүр бол уянга дуу нэг шиг манай цэргийн жавхаа сүр бол улаан тугийн намраа гэд. Энийг 1970 онд Улаан од сонинд нийтлүүлснийг нь Гунаажавгаа олж үзээд ийм сайхан марш хийж өнөөдөр хүртэл бидний сэтгэлийг ингэж хөглөж сая би дууг сонсоод түрүүн та хэлжсэн энэ дууг сонсоод цэргүүд бол цэгцэрдэг гэж сэтгэл бол их гоё цэх болж. Харьцуул сонсох төр бол ийм анзаарч байна. Монголын радиод 1980 онд бичүүлсэн бичлэг арай хурдан байна. Илүү их тэр цэргийн жагсаал гэхээс илүү концертны тал руу. Яагаад би тэгж хэлж яах вэ гэхээр марш гэдэг бол яг алхаа. Цэргийн алхаа.
Тэндээс нь авч харах юм бол тийм хурдан дээр алхдаг цэрэг гэж бол хэцүү л дээ. Тэгэхээр энэ марш темп яг цэргийн жагсаалын маршийн ялангуяа марш дээр бол хурдыг хэмждэг метроном хэмжүүр дээр нэгжийн зааж өгсөн мэт. Тэдээс тэд. Яг тэн дотор л байх хэвээр. А сүүлийнх нь ороод ирэхдээ одоо цэргийн дуужийн эрдмийн чуулгын найрал дууч дуулаад ороод ирэхээр одоо бол жагсаалын тоглолцсон байна. Жагсаалын маршийн яг энэ хурд дээр авчирч барьж штт. Тэгээ илэрхий илэмжин ч гэсэн юм болгож. Нэг нь бол концертын хэлбэртэй, нөгөөх нь бол концертанд ч орж болно, бас илүү жагсаалтаач аваад шууд явж болохоор. Ийм л гайхалтай зүрхэнд мөнхөрсөн аялгауг та бидэнд урлагийн гавьяа зүтгэлтэн шагжийн гунаажуу яруу найрагч жалбуу нар үлдээсэн байна. Та бүхэндээ цэргийн сүрийг жагсаалд нь байлгаж тэр цэргүүд цэгцрэх гайхамшигт бүтээл хийсний төлөө үе үеийн Монголын цэргийн дууны сонсогчдын өмнөөс талархлаа илэрхийлье. Наяад оны үед хүмүүсийн зүрх сэтгэлд хурч гарсан даруйда даалдварч ирсэн цэрэг ирийн гэргийн дуу гэдэг юм сайхан бүтээл байдаг. Эргээд тэр дороо дахиж одоо уран бүтээлчд нь хүсэлт ирснээр цэрэг ирийн гэргийдээ дуулсан дуу бас яг үндсэн уран бүтээлч дээрээ төрж гарсан түүхтэй дуучдаас усна. Эхний цэрэг ирийн гэргийн дуу бол Дархны Инх бат гэж алдарсан гавьяач жигч Инх бат дуучин дуулж исэн бол цэрэг ирийн гэргийдээ дуулсан дуу гэдэг энэ хариу дууг гавьяач жигчин өлцийн орчих дуучин дуулж үргэж ирсэн байдаг. Хожуу бол энэ бүтээлийг хамттан Монгол Улсын гавьяач жигчин Эрдэнэцэг, Монгол Улсын гавьяач жигчин Луслын Болдбаатар нар одоо нийлүүлээд нэг цул бүтээл гэдэг утгаар нь гэж дуулаад уламжилж явж байгаа. Энэ бүтээл орж байгаамаа. Тэгээд энэ бүтээл бол цэргийн мэргэжлийн урлагийн байгууллагын үндсэн уран бүтээл бол биш. Ер нь бол ардын дуу гэж жуулгаас л дээ. Яг үнэ. Яагаад ингэж одоо үзэх боломжтой юм бэ гэхээр энэ дууны шүлгийг бол давдарж байгаа. Хөгжмийг нь тий. Тэгээд Бачилуун багш бол тийм олон дуу бол хийгээгүй. Морин хуурчин, морин хуурын чуулга өнөөдрөөр бол Монгол улсын морин хуурын найрлуулж өргөжих энэ сайхан нэгтлийг бол одоо тавьж гисэн ачтан. Тухайн цаг үед бол энэ давдарж байгаа Бачилуун багш хоёр бол нэг доор ажиллаж ирсэн. Нэг нь бол улсын ардын дуугийн чуулгын утга зохиол эрхлэгч тий. Утга зохиол эрхлэгч нөгөөх нь бол улсын ардын дуугийн чуулгын найрал хөгжимчин байсан нь байж таарна. За энэ цаг үед нь төрсэн бүтээлч байгаа. За тэгвэл хоёлаа эхлээд дуунуудаа сонсъё.
тосонгүйгээд шинхэн загтлыг минь авч байна уу цэрэг хуцастай зургийг минь өөртөлөө салихан зэл рүү унхаж явна хөө сайхан чамаас атаж явах цэрэг минь 살친 민니 ардын дуучгийн чуулга буюу ардын хөгжим бас цэргийн бүтээлийг ямар гоё төгс төгөлдөр хийж болдог вэ гэдгийг харуулсан нэг гайхалтай сүнслэг уран бүтээл шиг санагддаг. Мэдээж инх бат дуучны дуулснаар цэргүүдээс хүсэлт ирсэн байж таараа шүү. Тэг нь Тэгэхээр нь тухайн үе дээр бол олон сайхан бүтээлээр ард олонтойгоо учирчаад ижсэн үлзий орших гавьяд нөгөө хариу дуугийн дуулаад өгчнө. тий. За ингээд явж исэн энэ бүтээлүүдийг буцаагаад өнөөдөр Болдбаатар Эрдэнэцэг хоёр гавьяат бол их зорж хийж нь уран бүтээлчт нь дуучт нь яагаад энэ хоёр бие ингэж одоо сонгож авч хамтдаа энэ бүтээлийг барьж авч хийх вэ гэдгийг ч хүртэл их сайн бодсон байна. Эрдэнэцгийн гавьяатын хувьд бол одоо үндэсний урлагийн их театрын үндсэн уран бүтээлч бас энэ бүтээл бол биднээс огшилтай бүтээл гэдгийг яаж ч тамгалж өгч шээ. Тийм бай. Ааха. Шудан хүрчиг тосон үегээ шинэхэн захтдыг минь авч байна уу цэрэг хуцастай зургийг минь өөртөлөө салин хазэлрүү унхаж явна сайхан чамаас атаж явах цэрэг минь жаргал юмноо 아이야 내가 운태계리 비친 지치기 한다 말이지 마나 날 만나니 공수 몰아가지 대리 무스도 나면 좀 많아 남매가겠어 즐겨지리게 날잔 참마 보내주소나 오라가네 소들이게 미식집 위대게 웃소린 홀로 살싱 터지 야노 오린 조들이 세대매 갈가사게 길린 대물이 실득지 말도다 세상 참배가 산다지 야와 세례게 민니 자르다 용노다 쇼당 아리리게 쓴신 짝짝릭진 지티게도 너무도 운시지 마나 세례 공차스타 상금 소리기기진
Шилэх борлог мордо хараад ирэх жилийн надамд явж байна уу да монгол бавартай хоёор иммэлэн тэнцэн ташууртан шондож байна уу сайхан чамайга сандаж явах цэрэг миний жаргал юм уу да Салин хөвэн асугэр мэтрэн салчин алдрыг тулж явна сайхан арныха заян сургож сайны үсэд жаргаж суна намайга гисэр сэргээс ирэнэгээд байцаан чамайга хүлээж суна цэцгийн үнэртэй цэнхрорноо цэргийн ёсоор хамгаж байна цэнхрорноо байлаа сэтгэл цэрэг болгон эдлхэн байна сайхан чамайга сандаж явах цэрэг миний салчин миний жаргал дөнгөж өнөөдөр цоллон зүгээд гэдэг те догтлох Байлдагчийн зэвсэг сэтгэл нөө. баяраар бялхаад долд гэдэг гайхалтай яруу найрагч дуучин өөрөө бас дуулдаг байсан. Соёлын тэргүүний ажилтан Монголын зохиолчдын эвлэлийн болон Нацаг доржин шагналт яруу найрагч Долдын шүлэг хөгжимчин Лувсангийн дорж хотвын аялгау Байлдагчийн сэтгэл гэдэг дооны тухай та хоёр ярилцах болох нь. За Самдангийн долдгоо бол 1934 онд Дорногов аймгийн Дэлгэрэх суманд төрсөн ийм хүн байгаа юм. 64 онд Киев хотод цэргийн холбооны дээд сургуулийг төгссөн. За энэвээрээ бол цэрэг гэдэг энэ сайхан сэдвтэй энэ бахархан үйлстэй холбогдсон ийм мөрдөстэй Уран бүтээлч. уран бүтээлч байх нэ. За 60 онд Ардын дүүжгийн чуулгад дуучин байсан юм байлээ. Энэ дуучин байсныг нь бол бид нэр төдийлөн сайн мэдэхгүй. Алтан жолоо дээшээ, чин зоригтын игнэ, алтан гимээр гам зам, дайчин алдрын дуу, яруу алдраан дуулын танкчдын марш гэдэг бүтээлүүдийг бичсэн. 64 онд анхны төвөрөн яасан дог байлдагч вэ гэдэг нэртэйгээр хэвлүүлж байсан. Яруу найрагчийн хувьд бол надад ийм мэдээллүүд байна. Тэгээд Лувсангийн дорж гот үгээд энэ байлдагчийн сэтгэл дууны хөгжмийг хийсэн хүн бол 1953-аас 63 онд өмнө хооронд болохоор Ардын дуу үжгийн ансамблд кредиончоор одоо ажиллаж ирсэн. Өнөөдөр юм бол концертмейстер гэдэг багшийн хөгжимчний тэр үүргийг бол гүйцэтгэж ирсэн хүн байгаа юм. Байлдагчийн сэтгэл дууг бол 1966 онд эрхтэй хоршил. За 64 онд Ардын армийн дуу үжгийн чуулгын дуучин Пүрвийн Даваа Жанцсан гэдэг дуучин дуулж Монголын радиогийн Алтан фондод бичүүлсэн байна. За соёлын тэргүүний ажилтан дуучин Пүрвийн Даваа Жанцсан бол Хөвсгөл аймгийн Шинэ Өдөр сумын хүн байлээ.
За Танай нутгийн 38 онд төрсэн, офицерийн сургууль төгссөн, 61-аас 62 онд Төмөр замын соёлын ордонд жүжигчин, 62-аас 69 онд Ардын армийн дуучгийн чуулгад дуучнаар ажиллаж байсан. Сайхан дуучин байна. Энэ дуучны дуулсан Байлдагчийн сэтгэл дууг одоо шинээр цэргийн дуучгийн Эрдмийн чуулгын гоцлооч соёлын тэргүүний ажилтнанд даваад орж дуулсан. Тэгээ хоёулаа эхлээд дуугаа сонсгоо. За. Дөнгөж өнөөдөр солоозooge догдлох сэтгэл баяраар дуурэ булуурэ яна чамдан өнөөдөр Байлдагчийн зүрхнээс дуулж сооноо цэцэгт хөндөд уянгалан цаадаа Хончин чиний минь яруухан хоолоо Цэргийн хөө миний цээжинд хоногшин боддогдоо саллахгүй байна Хоногшин боддогдоо саллахгүй байна Эхэлж дуулсан дуучнанч тэр хөгжим шүлгийн бичсэн хүмүүс тэр бүгд энэ цэргийн хүмүүс. Тийм болохоор энэ байлдагчийн сэтгэлийг бол илүү мэдэрч хийж шít. Даваа жантсан гоон дуулсан хувилбар дээр бол догтлонгүй дээрэс нь бүжгийн маягтай. Концертууд дуусчаад ардан найраг баян хуураараа бүжиг явуулдаг байсан л гэж таарна шít. Тий. За даваад орж илүү боловсруулчих. Тийм хүлээцтэй их хашир тэгээд их бас их амгалан тийм байлдагчийг л харуулж байлдагчийн сэтгэлийг гаргаж тийм ээ. Магадгүй энэ бол энэ өнөө цагийн энэ хурдтай ритмтэй хурц тийм цаг үед бол сэтгэл зүгэл бол илүү тайван байлгах хэрэгцээ шаардлага байна гэж харсан цэргийн уран бүтээлч хүний илэрхийлэл. Бас илэрхийлэл. Энэ утгаараа бол энэ бүтээлийг бол их өөр байдлаар одоо харж боловсруулж гэж хэлгээд. Дөнгөж өнөөдөр цоллоо зүгээд догдлох сэтгэл баяраар дуурэн болзоод янг чамдан өнөөдөр байлдагчийн сэтгэлээс дуулж суунаа байлдагчийн сэтгэлээс дуулж суунаа цэцэгт хөндөд уянгалан цаадаа Хончин чиний минь яруухан хоолоо Цэргийн хөө миний цээжинд хоногшин боддогдоо саллахгүй байна Хоногшин боддогдоо саллахгүй байна Ассан чамайгаан дурсан яраад дайчин нөхөд дөг дуудаж суунаа дайчин нөхөд дөг дуудаж суунаа байлдагчийн сэтгэлээс дуудаж За дараагийн дуу маань дайчин нөхрийн тухай дуу. Нэг их гоё нөхөрлөл тийм ээ. Тий. Саарл шинэлэн тайлаагүй. Уурал найз минь хаана явнаа.
Дархан хотын барилга дээр үү? Торгон хэллийн зааг дээр үү? Хэлийн цэргийн дуу үжигийн чуулгаас бол маш олон одоо цэргийн урлагийн байгууллага энэ шалдвартай уран бүтээлчд бас ингэж төрж гарсны нэг нь бол Нартан чуулганд хөгжмийн зохиолч, дуучин, заавас кинонд дүрээ үлдээч гэсэн жүжигчин. Манай гологдсон хүүхэн гээд тий. Тэрний одоо долингрийн гол дүрд одоо тоглосон. Дуурийн дуучин нар хөгжим драмын театр байх дээр нь орж Дамдан сүрэнгийн учиртай гурван толгойн баалган за мөн дуунчсамлаа хөгжмийн зохиолчин алдартай нөгөө үнэн дуурийн чи гонгрыг дүрийг хүртэл одоо бүтээж байсан. Дуучин хүнээс бол ийм дуу төрөх нь бол дамжиг. Тэгээд өөрөө хөгжмийн зохиох одоо сэтгэлгээтэй бол энэ бүгдийг нарийн харж хаардаг. За энэ дайчин нөхрийн дуу бидний одоо сайн мэддэг 3 тамирын уян ийм нэгэн сэтгэл гэдэг энэ бүтээлүүдийг бүтээсэн тийм алдартай сайхан эгэл даруухан хөгжмийн зүтгэлтэн. Чойшлын чимэг гэдэг хүн одоо ямар том илэрхийлэмжтэй их том агуулга томтой уран бүтээлч үлээ. Тэгэхээр энэ хүний бүтээлд ийм гайхалтай аялгаа үйж зүрхэнд мөнхрүүлнэ гэдэг бол тухайн хөгжмийн зохиолч хэн байсныг одоо яруу тодор харуулж байна. За анх радиод бичүүлсэн үнэ нь бол гавьяат жүжигчин Дашнямгаа. За өнөөдрийн бид сонсож байгаа нь ардын жүжигчин Баяр Магнагван дуулснаар сонсож байна. За сэргээж дуулсан дуучин нь бол цэргийн дуужгийн Эрдмийн чуулгын гоцлооч улсын гавьяат жүжигчин Батбаатар за цэргийн дуужгийн Эрдмийн чуулгын эрэгтэй найрал дуучтай хамт сэргээж дуулсан энэ хувилбараар сонсож байна л да. Тэгэхээр хоёулаа дууга сонсоод яриагаа үргэлжлүүлье. За шилбэл дайчин нөхрийн тухай дууны шүлэг бол хурц шүлэгтэй шүү дээ өөрөө. Саарл гэдэг үг дотор эр гэдэг гээгүүлэгч, эс гэдэг шуугантай гээгүүлэгчээр эхлээд саарл ахаад шинээл гэдэг монгол үг биш. Тэгсэн мөртлөө иш гэдэг дахиад шуугантай гээгүүлэгчээр эхлээд ил гэдгээр нэг тусгаарлаж өгөөд шинээлээ болгож задлж өгөөд дахиад тайлаагүй хүртэл ямар ч зав авах боломжгүй түргэн хэлдэг шиг юм. Тэгэхээр миний хэлээд байгаа Норсон чууга яг энэ дуучин хүн учраас энэ бүгдийг одоо бодож байж ингэж хэлж яах гэдэг байхгүй. Гаргаж ирж байна. Аялгауг. Үгээс нь эмхэгдэж шин. Баяр Магна дуучин дээр бол тийм нэлээд догтлонгүй, тэмүүлэнгүй, тийм зан төрх гарч ирээд. Батбаатар дуучны хувьд болохоор илүү юм тогтч дуулж шít. Гүйцэтгэлүүдээ бүрэн гүйцэд гаргаж өгөх гээд. Энэ хоёр дуучны хоолоо өнгө төрх бол их өөр. Баяр Магна дуучны хурд нь бол илүү их байгаа мөртлөө тэр үг хэллэгүүд бол их айхтар хурцсан тийм ээ. Дашням гэдэг айхтар дуучин энэ дууг дуулаад хүмүүсийн сэтгэл зүрхэнд үгийг яаж хүний чихэн дотор нь тэгээ тархин дотор нь зүрхэн дотор нь хэлж өгөх вэ гэдгийг суулгацсан учраас Баяр Магнагийн хувьд бол тэр үгэн дээр ажиллах үгийг яг тэгэж аянд нь шингээж нааж дотор нь одоо сүнсэнд нь чигтгэж дуулах хэрэгтэй гэдгийг бол илүү ойрхоноос харсан байгаа шүү дээ. Тийм торгон тийм сайхан хоолойтой Батбаатар яг. Яг тэр тембер экшгэлэн нь бол илүү их ойр сонсогддог. Сайхан дуу, сайхан бүтээл үеийн үед зүрхэнд мөнхөд их шиглэж сэтгэлийг маань сарл шинэдэн тайлаагүй буурал найз яг хааны оол гэж бодогдуулсаар байх үзье гэж ингэж бодож санаа.
Сарыл шинелен тайлаг би Орылын әзмін хабена Тархын хатим бірлігі дәро Тарын хедин зағы дәро Дони әйм хәңгісің Әри доны тәңіт сағи Дони до тәңшісің Әри тәңір тәлісі Еңгеге соғын дүч Еңгі өлгеден жағия Тергін қарын екір болч Тек жүрмін үхіді болсы Сарылы шинелен тайлақ би Орылын айзмін хабена Сарылы шинелен тайлақ би Орылын айзмін хабена Дархын хатим бірлігі дәро Тарғын хедин зағы дәро Таран би қалығы дұч Найчын ұхырман үлдісіп Бада күртілуден Сана алтын ұрбетсіп Бірін жел замсалсыз Хайыр бие беті мартаби Енгін тергін бет хайыр Екбарны қатыла баданда Сағылы шинелен тайлақ би Орылын айзмін хабена Сағылы шинелен тайлақ би Орылын айзмін хабена Тархын хатим бірлігі дәро Тарғын хедин зағы дәро Тәрін оттан дүлдіч Тәрін ақыр қанты тоғына Тарон сосына ечкіл орсы Залуын әскінің өңгірді Эр ұжапсын сәлім әсмен Еңкі сәлік сәңген сиян Еңкі сәлі түрай сар Бұқын теңгір телім села Сағылы шинелен тайлақ би Орылын айзмін хабена Сағылы шинелен тайлақ би Орылын айзмін хабена Төрийн шагналт хардын уран зохиолч Бунцгийн Бадарчин шүлэг урлагийн гавьяа зүтгэлтэн Эрдэнэтийн аялгау Застав минь баяртай гэдэг дөө. Застав минь баяртай гэж тэлэхлээр зэрэг. За бас яг танай нутгийн хаа Хөвсгөл аймгийн гаралтай улсын гавьяач жүжигчин Үлзий сайхан. Үлзий сайхан гэдэг хүний тэр нэг өвөрмөц садан цангинсан тэгсэн хэрнээ нэхэл дагал болсон юм шиг үргэлж ардаас хөвөрдөн байх алдуурамгүй тэр аялгау өвөрмөц дуулалттай дуучны дуу хоолой сонсогддог. Энэ дууг болвол яруу найрагч ардын уран зохиолч төрийн шагналт Бунцгийн Бадарч өөрөө хил дээр алба хаадаг байх тэр мөрдөстэй уран бүтээлч байх үедээ зохиосон дуу. Энэ өрөөсө цэвэр хэлчтийн бүтээл юм байна. Үлзий сайхан гавьяатч дуучин маань ч өөрөө хэлийн зэргийн дуу гэж чуулгын уран бүтээлч. Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэ нутгаа бол мөн хэлийн ба дотоодын зэргийн дуу гэж чуулга, хэлийн зэргийн дуу гэж чуулгын хөгжмийн зохиолч удирдаач, уран сайхны удирдагч би хашчихсан. Бадарч болохоор чин ерөөсөө хэлийн хүн шүү дээ. Тий. Үндсэн мэргэжил нь бол хэлийн. Заставын дараа энэ байсан юм шүү дээ. Тий. Аваатай отрядын ногоо малгайт офицерын ордны цагаан толгойт гэж одоо цоллуултлаа хил дээр цолтой офицер хүн хил дээр үргүцтгэж явж исэн тэр хүний зүрх сэтгэлээс ийм шүлэг төрлгүй яах вэ? Ийм шүлэг бол төрн. Тий. Сүлдэт багны дэрэгдэг ширхэгийн чулуунаас үхийн талбай их хормон бий гэж хил манж явсан яруу найрагч хэлсэн шүү дээ. Манайх сайхан уран бүтээлчдтэй. Хэлийн цэрэг бол олон сайхан уран бүтээлчид хэлийн цэргийн дуу жинж болоос төрж гарсны нэг нь бол энэ
бид нартай бас их холбоотой байдаг хэлчид дундаас бадарчгүй. За Барнангийн дорж фалан найрагч юм уу тийм ээ. Манай Байж ах нэртэй яруу найрагч Цаадлын хулан маань ч бас одоо хэл дээр хэлийн зэрэгтэй холбогдож уран бүтээлтэй төрвж ноёд офицерууд гэх мэт сайхан шүлгүүдээр бичиж авсан юм төвхтэй. Эрдэнэтийн хувьд болохоор Чайковскийн хөгжмийн сургуульд Москвад цэргийн хөгжмийн өдөр даачаа ингээд сурч төгссөн олон бүтээлчдийн нэг нь байгаа юм тийм ээ. Тэгээд одоо цэнгэлтэй үдэш миний ардын сэтгэл зүйн амргийн бараа гэх мэтчлийн олон бүтээлүүдийг дурдж болно. Тэндээс гадна их Эрдэнэ номтон, Эрдэнэ нутгийн ногоон, Эрдэнэ нутгийн цэнгэр гээд хөгжмийн онлын 2 тулгуур сурах бичгийг бол хийж үлдээсэн. Тэндээс суралцж явсан хүмүүсийн нэг би 83 онд Үлзий сайхан гавьяатын дуулснаар бичүүлсэн бичлэгийг бид хэлийн цэргийн дуучин чуулгын дуучин Отхон жаргалын дуулсантай харьцуулсан юм. Дуугаа сонсгоо. За Энэ дуу ингээд дуулах дээр Үлзий сайхан дуучин бол нүдэнд шууд харагдаад орж ирдэг. Цэргүүдийг уйлуулдаг дуу шүү дээ. Заставт байж хил дээр зогсож үзээгүй бидний зүрхэн сэтгэлд хүртэл тэр заставыг дүр зургаар нь зурж өгөөд тэгээд яг л халагдах цэрэг явлаадаа л гэж бодогдтол зангиртлал дуулдаг л та. Тэгээд явж чадахгүй заставаа тойроод зангиртл ингээд тий. Гайхалтай шүү дуу. Сайхан дуулсан дуу да. Энэ бүтээлийг манай Отхон жаргал бас их өвөрмөц дахиж шин том өнөөдөр өөрийнхөө дуу хоолой тембер онцлог тохируулаад дээрэс нь илүү бас хүмүүст бас хүргэх талаас их бас бодож энэ цагийнхаа онцлогт бас тохируулаад их сайхан дуулжээ гэж ингэж сонсож байна да. Бадарч ах маань бол одоо хөдөөгийн перлэгван амргийн дууны жинхэнэ нөгөө бидний орчин үеийнхний хэллэр бол улаан фэн нь багхгүй. Тэгээд урдаа ямар ширээ байна тэрэн дээр л төгөлдөр хуурыг орлуулаад өөрөө ингээд төгөлдөр хуур дараад зүгээр ингээд юм л бол цэнхэр дурдаа альчуураа гэд дууга эхлүүлдэг юм хүн. Энэ сайхан хүн маань өөрөө хэл дээр алба хааж бидний дуртай олон сайхан бүтээсний нэг нь энэ Засав минь баяртай галах голын өглөө гэж ямар сайхан дуу яадаг үлээ. Миний залуунаас дайны жилийн цэрэг явлаа гэдэг өнөөх гайхалтай бүтээл бас Бадарч ахих гайхалтай энэ сайхан бүтээлээ зүрхэнд мөнхөртөл дуулж байгаа үе үеийн уран бүтээлчдтэй баярлснаа илэрхийлье. Дархан хилдээ албахаад дайчин өхөдөн халагдах болноо торгон хилий цэнхэр хаяа торойх багны таслба бидний гэр болсон застав минь баяртай бүхний хайртай дарнар минь баяртай дархан хилээсээ нөхөд минь халагдалаач дайчин нөхөрлөө Батарабай
минь баяртай Зүрхэн мөнхөрсөн аялгау нэвтрүүлэгт олон удаа цэргийн сэдвтэ, цэргийн хорны сэдвтэ сайхан дуунууд маань нэвтрүүлэгдэж энд дуулсан уран бүтээлчид маань олон дугаарт оролцож байсан учраас бид энд их цөөхнийг нь төвөрлөн үзүүлж байгаа гэдгийг эрхэм үзэгчид та бүхэндээ бас давхар сануулж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. За бидний дараагийн дуу цэргийн нөхөр цэрэнтэйгээ гэдэг ийм сайхан бүтээл байгаа. Хөгжмийг нь ардын жүжигчин Хаян Хэрваа. Хаян Хэрваа. За шүлгийг нь болохоор бидний сайн мэдэх Долд Хэрваа найрагч. Мөн л одоо цэргийн уран бүтээлчид. За Хаян Хэрваа багшийн тухай бол дан хөгжим, марш, бүжгийн хөгжим гэх мэтлэн энэ чиглэлд их ажилладаг. Бас мэрсэр дуунуудтай. Гэхдээ тийм олон биш. Хамгийн их мэддэг дуунууд нь бол энэ цэргийн нөхөр цэрэнтэйгээ, нөгөөх нь хонгор нутгийн түмэндээ. Бусдаар бол энэ үлгэр жишээ, найрал хөгжмийн олон орны төрийн дуулуудыг найруулж одоо ингэж удирдах тоглодог. Тэр бүгдийг одоо засдаг. Өөрийн Монгол улсын төрийн дуулыг хүртэл хамгийн сүүлийн энэ дэг дуулагдах засвар дээр бол сайн багшил ажиллаж байсан тийм. Гэр бүлээрээ цэргийн хөгжмийн огчлолтой юм хүмүүс аав нь төрөж байгаа бол жанжин штабын дээр үлгэр шивлээр найрал хөгжмийг одоо үүсгэн байгуулцаж галын одоо өрдөлцөж явсан хүмүүсийн ангатгчдын нэг бол зайлшгүй Хаян багшийн аавд тэр алтар гавья ажил үйлсэл оногдно. Хаян багшийн хувьд мөн ганц энэ хөгжмийн зохиолч удирдаач байхаас төдийгүй энэ бол бас эрдэм номын хүн их өндөр хөгжмийн өндөр боловсралтай
500 гаруй өөрийн одоо бие даасан уран бүтээлтэй. Түүнээсээ бол марш, за тэгээд 30 марш гэж бүр 2000 гаруй найруулга бүжгийн том хэмжээний чуулбар хөгжмүүдийг бүтээсэн гэж намтарт нь их тод төрсөлж бичсэн байна. Тэгээд ийм гайхалтай уран бүтээлчийн маань цөөндөөн орох нийтийн дууны бүтээлүүдээс за 1961 онд Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ гэдэг энэ дууг 7 дугаар Хаян багш Хаян Хярвагбай зохиосон. За Хаян Хярвагбай ярьсан ярианд бол 7-д анхны бүтээлүүдийнхээ нэг бол цэрэн аврагт зориулж зохиосон юм а. Тухайн үед бол цэрэн авраг барилдаад бас цэргээс барилдаж их нэрд гарч сайн барилдажсэн учраас Цэргийн нөхөр Цэрэндээ ингэж энэ дууг зохиосон гэж ярилцлаганда тодорхой дурссан байдаг. За мөн энэ дууг анх нөгөө дуулахдаа бол цэргийн хоёр албаах зэрэгцэд зогсоод нөгөө бие биенээ ингээл хүзүүдж байгаа л дуулж яадаг ийм бичлэг бас байдаг шиг санаж байна. За одоо өнөөдрийн бидний энэ зүрхэнд мөнхөрсөн аялгау нэвтрүүлгийн дугаарт бол соёлын тэргүүний ажилтан дуучин Дорж Дэрмийн дуулснаар байгаа. За үнийг сэргээж дуулсан нь Шажин төр Батсүх гэж хоёр дуучин сэргээн дуулснаар ингээд хоёулаа эхлээд дуугаа сонсгоо. Хэлийн цэргийн дуужгийн чуулгын хоёр дуучин. За хэлийн цэргийн гэдгээл хэлүүлэх гээд байгаа юм байна. Дэлгэрэн утгаахо цэлгэрэн монголоо хамгаа хацунаби хайртан нөхөртэйгөө Цэргийн нөхрөөгөө цэрэнтэйгээ хуйлаакөө Цэргийн нөхрөөгөө цэрэнтэйгээ хуйлаакөө Цэргийн нөхрөөгөө цэрэнтэйгээ хуйлаакөө Цэргийн нөхрөөгөө цэрэнтэйгээ хуйлаакөө. За эхний дуусан дуучин Дорж Дэрэм Гангар цагаан сутай гэдэг юм уу олон сайхан дуунууд дуулсан. Мөн бид нар бол Дорж Дэрэм дуучныг бол Байлдааны даалгавар гэдэг кинон дээр жүжигчнэр харж болно тийм ээ. Сайхан уран бүтээлч. За тэр найраг баян ууртаа дуулсан байна шүү дээ. Нөгөө тал дээр нь хоёр залуу Хэлийн цэргийн дуужгийн чуулгын Шажин төр Батсүх хоёр дуулсан байна л да. Бүрийн дуу мó янз бүрийн юмнуудыг бас оруулах гэж илэрхийллийн хөгжмийн найруулга дээр бас их бодсон юм байна. Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ гэдэг энэ дуун дээр уралдаан хүртэл байдаг баг шүү. Тэгэхээр бол энэ ерөөсөө энэ хэдэн дуучнаар хязгаарлахгүй гэсэн. Энэ бүтээл бол тийм яг ёс горим барьсан тийм бүтээл биш. Яаж дуулж болохоор бодож хийсэн байгаа. Хөгжилтэй хошин хэлбэрээр дуулсан ч болно. Удаан татаад бодлого ширэнгүү дуулсан ч болно. Концертын хэлбэртэй илүү их одоо академик төвшөнд дуулсан ч болно. Баян хууртаач дуулж болох жишээг шин Дорж Дэрэм дуучин бол харуулсан л тийм ээ. Ийм дуу. Хувирах юм боломжтой тийм бүтээл хийн гэдэг чинь бас тэр том академик боловсруулалтаар өөрийгөө цэнгэлдсэн тэр айхтар одоо дүрм журам дундуур яваад ирсэн. Тэгээд энэ цэргийн хурандаа цалтан шүү дээ хаяан яваа хөшөөлтэй. Тэр хүнээс ийм бүтээл гарсан байна да. Дэлгэр монголоо цэлгэр нутгаахоо хамгаалж явнаахоо хайртай нөхөртэйгөө Цэргийн нөхрөөгөө цэрэнтэйгээ хоёулаахоо Цэргийн нөхрөөгөө цэрэнтэйгээ хоёулаахоо Цэргийн нөхрөөгөө цэрэнтэйгээ хоёулаахоо Цэргийн нөхрөөгөө цэрэнтэйгээ хоёулаахоо цагийн 만난다 эцэн зосноо 제손하고 цэргийн нөхрөөгөө цэрэнтэйгээ хоёулаахоо цэргийн нөхрөөгөө цэрэнтэйгээ хоёулаахоо цэргийн нөхрөөгөө
세림태가 하요다 세ring이는 그러고 세림태가 하요다 묻히고 아무렇다 zas으라고 연나그 홍라고 예른차 조나고 자워드 가르워드고 자카 비치내고 잡서르 허른돈 후에 두르스나고 세리기는 그러고 세림태가 하요다 세리기는 그러고 세림태가 하요다 세리기는 그러고 세림태가 하요다 세리기는 그러고 세림태가 하요다 세림태가 하요다 халах голын ялалтын 40 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд байр эзэлсэн хоёр сайхан бүтээл, нэг нь Дайчин нөхрийн дуу, нөгөөх нь Торгон хэлийн зүг. Анх дуулсан дууч нь 1969 онд ардын жүжигчин Дэмбэрлийн жаргал сайхан гуайн дуулсныг за өнөөдөр сэргээн дуулж байгаа улсын гавьяач жүжигчин Батбаатар соёлын тэргүүний ажилтан Дэлгэр Баяр Жавхлан төгс нарын дуулснаар дууга сонсъё доо. За энэ бүтээл бол яруу найрагч Сүрэнжэв Чимэд орж байгаа хоёрын бас гайхалтай бүтээлүүдийн нэгэ. Сэргийн бүтээлийн хамгийн гол хурд шинж төрх бол ерөөсөө л марш гэдгийг бол бид нэр энэ өнөөдрийн орж байгаа дуу бүхнээс ураг мэдрэх гэж байна шүү дээ. Дэмбэрлийн жаргал сайхан ардын жүжигчний дуулсныг ингээд харлаа. Өмнөх бүтээлүүдийг ингээд сонсч өмнөх тэр цаг үеүүдэд сэрэг их орны сэдвтэй энэ уран бүтээл дээр бүтээгчийн тал дээр нь ч тэр түүнийг одоо бас үйлдвэрлэж байгаа бичлэг боловсруулалтын хувьд ч тэр ямар мундаг анхаарал тавьдаг гэсэн. Тэгээ тэр гүйцэтгэж дуулж байгаа ч гэсэн өнөөдөр энэ асуудлуудыг ингээд бид нэр хоорондоо ингээд ярилцаа суух боломжийг тэр хүмүүсийн хийж бүтээсэн зүтгэлүүд нь өнөөдөр олгож байгаа юм байна л гэж ухаарч. Манай 3 залуу шинэлэг байдлаар шийдэх гэж арай жоохон хөнгөлж өгсөн байна л да. Бас энэ цаг үеийн хувьд ч гэсэн бас ингэж оролдох нь бол зөв хэрэг. Ингэж оролдохдоо мэдээж үндсэн чимэд орж төмрийн чимэд орж байгаа нь тэр их бүтээл дээр одоо санал болгосон тэр санаа шийдлүүдийг бол их өөрчлөөгүй хурдын хувьд жоохон урагшлуулах гэдэг юм. Цааш нь шин тутамд өнөөдөр бас гаргаж ирэх боломжтой үед дээр их санаачлах тавьж ингэж уламжлахыг хичээсэн байна гэж харж байна.
Evitano машин байгаа Бүрэнхий үчээр хайчин бэхо Дарх морныг мэн хамгаадам босч Баяровныг мэн өмдөлөн зогсож Ататтай эснийг өвдөгдөн дархаар Анд цөлтэн арм ирж байна Тэсрэх бомбыг зоригтой сөрсөн тайчгэрч Алтаны хэдийн сомгацрыг Амяран нүксвэнийг идмартавэ Онгорос моргэ зэрэгцэй Мордын атак шуран мордод Обцэгэлсэн Цэрэг их орны сэдвтэй дуу гэдэг энэ том утга санааг бидэнд өвлүүлэн үлдээж тэгээд дуулсан дуучинд нь одоо яаж төхүүлж дуулах вэ? Дуулсан дуучинтай нь яаж адил зэрэгт барьж дуулах вэ гэдэг дуулахын урлагийн том зам мөрийг бас бидэнд өгч өнөөдрийн сонсогчдыг ч гэсэн цэрэг их орны сэдвтэй энэ бодлоор хүмүүжүүлж байгаад нь баярлалаа. Энэ бол өнөөдөр зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд за тэнд байгаа аль паагчид дуулдаг гэхээсээ илүү Монгол хүн бүхэн эрх чөлөөний үн хаанаас ирснийг их оронтой тусгаар тогтнолтой байхын гайхамшиг юундаан байдгийг ёстой л нэг аранзал тугын намраан дор их орны минь ам сүнс сүлд хиймэр явдаг юм шүү. Тэнд аялгуут дуу гэдэг бас нэгэн жагсаалын сүрэн жаргалын наран байдаг юм шүү гэдгийг ухааруулсан нэвтрүүлэг болж байна гэж боддсон. Өнөөдөр зэвсэгт хүчний орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсны 103 жилийн ой Монгол цэргийн бахархлын өдөрт зориулсан зүрхэнд мөнхөрсөн аялгау нэвтрүүлэг маань энэ олон сайхан дууг та бүхэндээ дээжлэн хүргээд өндөрлөж байна. Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсний түүхт Монгол цэргийн өдрийн халуун мэндийг дахин хүргье. Монгол улсын төлөө зүтгэе. Монгол цэргийн яруу алдар бадран дуурсагдаж их орны маань торгон хэл амар тайван байх болтугай. Та бүхэндээ баярлалаа. Дараа дахин уулзтлаа баяртай. Монгол